Улсын ерөнхий прокурорын газрын мэдээснээр энэ оны 4-р сард явган үний гарц дээр 103 удаагийн зам тээврийн осол гарч 12 хүн амиа алджээ. Хэдийгээр энэ төрлийн зам тээврийн осол нь хэд хэдэн шалтгаантайч дийлийнх нь жолоочийн хариуцлагагүй үйлдэлээс үүдэлтэй байна. Нийт ялангуяа уулзур болон гарц дээр жолооч хурдаа сааруулан явган хүнд зам тавьж өгөх үүрэгтэйч биелүүлээгүй улмаас эрсдэл үүсдэг гэдгийг албаныхан онцлоллоо. Манай улсад жилд 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж 500-аас 600 иргэн амиа алддаг байна. Тодорхойлбол 2019-с 2023 оны хооронд л гэхэд 840 мянган хүн зам тээврийн осолд өртжээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд жолооч болон явган зорчигч гээд замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхний хариуцлага нэмэгдэж холбогдох дүрмийг биелүүлж байгаач дээрх тооноос үзвэл хангалтгүй хэвээр байна. Нийт ялангуяа хамгийн энгийн олон нийтийн сайн мэддэг дүрм бүхий явган үний гарц дээр л гэхэд жолооч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн ихэхэн хүндрэл үүсдэг гэдгийг иргэд хэллээ. Гараа өргөл ингээд гарахад тэгэл зогсоод өгдөг л тоо. Гэтэ бол заримдаа бүр ингээд улаан цагаан урдууд дайрах бол байдаг л та. Амар нэг хурдан явж байгаа тулж зогсдог. Нилээд удаа дайруулгаа алцж исэн машинд. Тэгээд тэр уртлын драмын театрын уртлын гарцсан дээр бол амар хэцүү байдаг. Машинууд ер нь айгүй хурдтай яваад. Замын хөдөлгөөний дүрмээрээ явган зорчигч нарт тийм ээ гэрэл тохиогүй ийм уулзуур дээр бол зам тавьж үүрэгтэй. Тэгээ энэ үүргээ манай жолооч нар ямар нэгэн одоо бухимдалгүйгээр ч гэдэг юм уу те цааргалахгүйгээр биелүүлдэг байгаасаа л гэж боддөө шүү дээ. Тэгэхгүй болохоор ингээд бид нар ч одоо гарцарыг айцтай гардыг шүү дээ. Одоо ингээд зарим машин чи ингээд яг тулж ирээл тоормслон те зарим нь ингээд айгүй дурамчхан ингээд нэг дайрах гэж байгаа юм шиг явах гэж байгаа юм шиг тийм тэгээд жоохон айцтай л гардаг та. Тэгээ хотын төвд зам тавьж өгдөө. Хотын захаар ийм юмурч зам тавьж өгдөг. Тэгвэл өнгөрөгч 4-р сард л гэхэд зам тээврийн ослын 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 нь явган үний гарц дээр гарсан осол байна. Явган үний гарц дээр гарсан ослын улмаас 4 хүн хөнгөн гэмтэж, 59 хүн хүндөвтөр гэмтэж, 28 хүн хүн дээр хохирч, 12 хүн амиа алджээ. Цаашлаад хүн дээр гэмтэж амиа алдсан иргэдийн дунд хүүхдүүд байгаа нь явган үний гарц дээр жолооч нар зайлшгүй анхаарал сэрэмжээ сайжруулах хэрэгтэй байгаагийн илрэл юм. Нийт ялангуяа хичээл сургалтын амралт эхэлж, иргэдийн хөл хөдөлгөөн идэвхжиж буй энэ үед болцшгүй эрслээс урьдчилан сэргийлэх нийт шаардлагатай гэдгийг албаныхан анхаарууллаа. Жолооч нарын ухамсарын соёлын асуудал нэлээд бий болоод байна л да. Үүнтэй холбоотойгоор одоо Улаанбаатар хотод одоо ингээ уулзар гарцтай ойрхон явган үний гарц зохицуулдаггүй гарц байдагтай холбоотойх. Дээрээс нь одоо 6 сарын 1-ээс хойш 10 жилийн сургуулиуд амарч байгаа учраас бага насны хүүхдүүд хараа хяналтгүй явган үний гарцаар хараа хяналтгүй гарснаас улбаатай зам тээврийн ослоо өртөх асуудал нэлээд их гарч байгаа. Явган үний гарц дээр гарч буй ослын тоо тогтмол бүртгэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох хүмүүсийн зүгээс гарц арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд явган үний гарц дээр хяналтыг сайжруулж байгаа бөгөөд өдөрт 1000 гаруй энэ төрлийн зөрчил бүртгэгдэж байгааг албаныхан онцоллоо. Нэг өдөрт 1000 гаруй жолооч дээр юм зөрчлийг дасан зогсоож арга хэмжээ авч явган зорчигч дээр одоо дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм уу? Энэ нь болохоор зөрчлийн тухай хуулийн болохоор 14-ийн 7-гийн 38 гэдэг зүйл заалтаар 21-гээр арга хэмжээ тооцож байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 16-гийн 1 гэдэг зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа тээврийн цагдаа албанаас. Хэрв жолоочийн буруутай үйлдэлээс үүдэн явган үний гарц дээр иргэн гэмтсэн тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэгдэн тухайлбал гэмтлийн зэрэгээс хамаарч зөрчлийн болон эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээх юм а.